голоос мэдчилж байна. За сүүлийн бичлэгийг оруулснаас хойш жил гарсан болсон байна. Гэтэ тэр сүүлийн бичлэг чинь хийснээс хойш дахиад 6 сар марын дараа оруулсан бичлэг байсан. Тэгээд өөрөөр хэлэх юм бол сүүлд одоо бичлэгээс хойш 2 жил өнгөрсөн байна. Тэгээ энэ 2 жилийн хугацаанд юу болсон бэ гэхээр би Дорнод аймгийн Халахголд амьдардаг болсон. 2 жилийн хугацаатай багшаар ажиллахаар болсон байгаа. Тэгээд энд их одоо 2 жилийн амьдрал маань маш сонирхолтой. Хуваалцах зүйлүүд ихтэй. Тэгээ гоё байсан болохоор тэгээ дээрэс нь үнэхээр завгүй өмнө нь хийж үзэж байгаа юмудаа хийж үзэж байгаа мэрэгжлээ хөрвүүлсэн ийм жилүүд байсан болохоор ерөөсөө бичлэг хийж одоо амжаагүй гэх юм уу. Тийм сэтэл ерөөсөө төрөөгүй. Тэгээд юуны өмнө болохоор яаж Халахголд ирсэн, ямар шугамар ирээд ингээд гинтийн шийдвэр гаргаад явах болчихоо гэдгийг тайлбарлах хэрэгтэй байна. Энэ болохоор Teach for Mongolia гээд одоо байгууллагын илгээлтийн багшийн хөтөлбөр байгаа. Бид нар болохоор нэг ээж аав нарын үеийнхээ ингээд сонсохоор эмээ өвгийнхээ үеийг сонсохоор илгээлтийн эзэдгээд сонсч ирсэн баг тий. Ер нь бол яг хотод ажиллаж амьдарч байгаа оюутан залуучууд орон нутагт очиод тариа хураалтанд ингэж одоо оролцдог. Өөрийнхөө хүчийг одоо орон нутагт зориулдаг тодорхой хугацаагаар тийм ийм одоо хөтөлбөрүүд байдаг гэснийг мэдж байгаа. Яг түүнтэй адилхан олон улсад болохоор энэ Teach for America, Teach for All, Teach for India, Teach for Mongolia гэдэг ийм одоо байгууллагууд улс улсууд ийм 64 орнд ийм салбарын байгууллагууд байдаг. Тэгээд тэд нар болохоор тухайн улсдаа одоо яг өөрийнхөө чиглэлээр мэрэгшээд энэ салбартаа ажиллаад сураад явж байгаа их сургууль төгссөн залуусыг мэрэгжлийг нь хөрвүүлээд яг тэр одоо чиглэлийнх нь багш дутагдaltaй байгаа орон нутаг руу алслагдсан орон нутгууд руу сумын багшаар тэг эсвэл бүр багийн ч юм уу те багшаар ингэж ажиллах боломжийг нээгээд ингээд мэрэгжлийг нь хөрвүүлээд багш болгоод явуулдаг ийм олон улсын хөтөлбөр байгаа. За энэ болохоор яг Америкаас гаралтай одоогоор бол сая хэлсэнчлэн 64 орнд ийм салбартай ийм байгууллага болтлоо томорсон байгаа маа. За тэгээ Монголд бол 22 онд анх байгуулагдсан. Одоо бол яг 5 дахь хэсэгтэй ахуйд бэлэн болсон явж байгаа. За би бол 3 дахь хэсэгтийнх нь эсэгч байгаа. Тэгээ би болохоор өмнө нь одоо ажилладаг байсан газартаа 5 жил ажилласан байсан. Тэгээд тэр чиглэл маань болохоор медиа салбар байсан. Би маш их бичдэг байсан, уншдаг байсан. Тэгээд ер нь бол монгол хэлний багшаар хөрвсөн. Үндсэн мэргэжил маань болох юм бол бизнес удирдлагатай. Гэхдээ бизнес удирдлагаараа би бол ингээд 2-3 жил ажиллаж исэн. Тэгээд сүүлийн одоо яг 5-аас одоо энэ 2 жилдээ оруулаад 7 жил бол яг монгол хэлээр ажиллаж байгаа. Монгол хэлний дүрм, үг зүй, одоо үндэсний бичиг те яг энэ чиглэлээр ингээд суралцаад, судлаад явж байгаа юм мэрэгжилтэн байгаа. Тэгээд яагаад Халахголд ирсэн талаараа товчхон хуваалцъя. За бисмийнхаа төвдөр шин төвдөр нэ. За би суманд орон нутагт ажиллаж үзэх угаасаа хүсдэг байсан. Тэрийгээ ингээд манай найзууд хүртэл ингээд мэддэг. Яг л би Instagram story дээр ер нь нэг суманд залуу байхдаа нэг амьдарч үзмээр байна. Орон нутагт яг одоо жилийн дөрөвлөлтөд ингээд амьдарч ажиллаж үзмээр байна гэж одоо бичдэг байсан юм. Тэгээд миний ерөнхийдөө бол энэ wish list-д ерөнхийдөө байсан зүйл. Тэгээд яг л Teach for Mongolia тэрийг ингэж надад биелүүлэх боломжийг олгосон ийм хөтөлбөр байна. Хоёрдугаар шалтгаан гэх юм бол би ямар нэг салбарыг хамгийн ихний жижигхэн суураас нь эхлээд ерөнхийдөө ингээ бүхэлд нь харж мэддэг болмоор байсан. Тэнгүүд болохоор би ч одоо 15 онд сургуулаа төгсөөд ажлын байрнаар гарахаар чинь одоо 11 дахь жилдээ ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэр 11 жилийн хугацаанд болохоор яг ийм шатлалтай нүсэр том салбарыг хамгийн ингээ жижигээс нь мэддэг тийм одоо мэдлэг туршлага надад ерөөсөй байдаггүй байсан. Тэгэхээр боловсролын салбарт бүр хамгийн одоо баг нэг жилийн нэг болох сумын чинь дараа баг байгаа шүү дээ. Сум дээр одоо яг ингээд багш хийнэ гэдэг бол нэг салбарын хамгийн жижиг хэсгийг нь тэрэн дээр одоо төрийн бодлогууд яаж мэдрэгддэг вэ гэдгийг нь мэдрээд ингээд явах бол гоё боломж юм байна гэж бол харсан. Гуравдугаарт нь хэм бол
би бүр үнэхээр үнцэнтэй ажил хиймээр байсан. Өмнөх ажлууд маань ч гэсэн үнцэнтэй байсан. Одоо төрийн байгууллагт бол би жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй сургалт өгөөд тэгээд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж ажилладаг байсан. Өмнө нь өдөр хэмжүүлэг ажиллаж байгаа мэдээж бага ангийн хүмүүсд даавсыг заардаг бол маш гоё ажил байсан. Хэцүү ч гэсэн. Тэгээд дараагийнх нь бол медиа одоо залууст тэгээд хүмүүст илүү одоо юм мэдлэг суурьтай мэдээлэл олгох ажил. Тэгээд тэрийг одоо авч явах явцдаа бол яг ингээ өөрөө бас боловсрох ийм одоо ажлууд хийжсэн нь бол хангалттай мэдээж үнцэнтэй. Гэхдээ багш гэдэг бол багштай тий. Тэгээд дээрэс нь болох юм бол орон нутагт багш дутагдaltaй байгаа хэсгүүдэд өөрийнхөө хамгийн сайн чаддаг, мэддэг тэрийг одоо ингээд мөнгө болгож исэн тэр ингээд туршлагыг авчихсан ингээ хүн тэр мэдлэг туршлага хүүхдүүдэд ингээд заана гэдэг бол үнэхээр үнцэнтэй. Нэг үр тарихад ингээд 10 тэр үрнээс 10 20 энэ соёо ургадаг шиг яг тийм хийж байгаа юм аривжуулах юм боломжтой айгу гоё ажил гэж боддог байхгүй юу багшийг. Тэгээд үнэхээр үнцэнтэй ажил хиймээр байсан нь бас халах голд ирэх шалтгаануудын нэг том хэсэг нь байсан. Дөрөвдүгээрт нь гэх юм бол би ганцаараа амьдрахыг хүссэн. Ганцаараа гэдэг нь болохоор зүгээр л нэг орон сууцны яг ганцаараа биш л те. Яг тухайн орчиндоо яг ганцаараа амьдрах. Одоо хотод бол ингээд тойрол миний хамаатан, найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүс ингээд бүгд ингээд байгаа штэ тий. Яг тийм бишээр одоо яг ингээд надад туслах хүн маш ховштой. Тийм байдлаар яг ганцаараа амьдрахыг хүссэн. Дараагийн шалтгаан нь шуудхандаа бол нутагтаа болох байсан. Тэгээд би ерөөсөө энэ амьдралдаа ингээд хөдөө орон нутагт амьдарч үзээгүй. Манай аав хотынх, ээж хотынх, эмээ өвөө хотынх. Тэгээд ер нь бол ингээд дээрээсээ нэг тийм гаралтай л гэж ярина гэхээс шүүл яг мэддэг надаа ерөөсөө нутаг байгаагүй амьдарч ийсэн. Тэгэд мэдэн штэ монголчууд маань аяг их тийм энэ зүрх юм болоход аймаг асуудаг тий. Хаанхынхаа үг гэж яагаад. Тэгээд тэгэхээс ч харахгүй аймаг болох юм байна. Онцлогтой тий. Газар зүүн байрлал, нутаг ус гэдэг тэрийгээ дагаад хүн олонх нь амьдралын хэв маяг гэдэг ааш аран шиг гэдэг бүгд одоо соёл нь хүртэл одоо өөр хоорондоо онцлогтой байдаг. Тэгэхээр энэ яг хотын хүүхдүүдэд болохоор энэ нэг яг хошин шог дээр гардаг шиг нөгөө аль аймгийнхаа гэхээр аймаггүй гэдэг шиг ингэж юуд явж ирсэн. Тэгээд ингэ хаяач болов ингэ наадам мадмар ч юм уу те дэмжих юм аймгийн бүхтэй байж байвал гоё юмаа гэж их боддог байсан. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө хэтрүүлэл нутагтаа болох гэж ярьж байгаа болохоос биш зүгээр хошигнож те ярьж байгаа болохоос биш юм нэг юм одоо аймагт харьяалагдаж үзэх тий одоо хот ч юм бол намайг хаанхынхаа үгээр би скватад үргэлж гэхгүй штэ. Тэгээ тийм болохоор ер нь бол энэ аймагт энэ аймгийн гой сайхныг нэгэн одоо аймагт харьяалагдаж үзхийн нэгэн аймгийг яг чин сэтгэлээрээ дэмжиж те одоо асуудлыг нь ойлгож үзхийг ер нь бол хүсдэг байсан. Тэгээ одоо бол би наадмаар дэмждэг одоо аймагтаа болсон Дорн аймгийн бүхийг дэмжин, Дорн аймгийн морийг дэмжин, Дорн аймгийн харваачдыг дэмжин тэгээ зүгээр л аяга гоё байдаг. Яг хоо юм талцж байгаа асуудал биш л те зүгээр л нэг зүйлд харьяалагддаг ч юм уу төрөлх хэрэгцээ байхгүй юу. Бүх насаа хотод өнгөрүүлсэн болвол гадаад дотор аялсан ч дандаа хотодоор явдаг болвол ер нь бол нэг одоо газар нутгаар ингэж хайрлаж те мэдэрч ингэж амьдарч үзэх болвол ялангуяа залуу наснд бол гоё сурч өгөө. Зураг гэх юм бол багш манай гэр бүлийн удаан байцаан ажилласан. Манай ээж цэцэрлэгийн багш, хоёр эмээ минь хоёулаа цэцэрлэгийн багш, аавын талынхын жишээ нь бас бүгд салбартай багш. Тэгэхээр ер нь бол багшийн гэр бүл багшийг ингэж харж өссөн, багш нартай ойр байсан. Багшийн ажлыг бол би ер нь л одоо тийм миний хийх ёстой зүйлсийн нэг тэгээд энэ надад дамжиж ирсэн зүйл гэж ингэж хардаг. Гэхдээ өмнө нь ер нь багш хийжсэн багшилж байсан ч гэсэн яг юм албан ёсны сургуульд ингээд нэг багшилж үзээгүй байсан. Тэгээ ингээд албан ёсны сургуульд яг ингээд 10 жилийн сургуульд ингээд
багшлаад үзэхэд болвол нэр үнгийн багшийн мэргэжлийн хайрлт юм байна. Багшийн мэргэжлийн чин сэтгэлээсээ хүндэлдэг болсон. Өнөө нь хичнээн багшийн гэр бүлд байгаад өөрөө багшилж байгаад багшийн мэргэжлийн үн цэнийг бүрэн дүр мэддэггүй байсан билээ. Тэгээ багшийн энэ дэрс нараа бол үнэхээр багшийн ажлыг багш нарыг хүндэлдэг болж өөрчлөгдөж өөрчлөгдсөөр байна. 7 гэх юм бол энэ бол миний өөртөө өгсөн шагнал байсан. Одоо ингээд 2 жилийн хугацаатай хөдөө орон нутагт ингээд ажиллана гэдэг чинь гадаад явахаас шал өөр байхгүй юу? За ингээд гадаад явах нь бол за нэр хүндний хувьд авч байгаа боловсролын хувьд эсвэл туршлагын хувьд мөнгөний хувьд ч юм уу нэг нүдэн харагдах үнц нь аюултай. Харин хөдөө орон нутаг руу багшлахаар явна гэдэг бол за нэгт бол авдаг цалин чинь багасна. Дээрээс нь олон нийтийн цензураар нөгөө шинэ юм үзэж нүд тайлна гэдэг ойлголт нь орон нутаг дээр арай өөр болж эхэлнэ. Мэдээж адилхан шинэ юм үзэж нүд тайлж байгаа ч гэсэн гадаад руу явахтай харьцуулахад арай баг гэдэг ойлголт бол олон нийтийн одоо толгойд бол өсөөсөйг байгаа. За тэгээд цагийн хувьд ч гэдэг юм уу эсвэл хамгийн гол нь амьдарч байгаа орчин нөхцөлийн хувьд. За ингээд гадаад руу явах бол Монголд байгаагаас мэдээж хэрэг илүү их одоо тийм үйлчилгээ тий entertain соёлын хувьд юм гоё байх болно шүү дээ тий илүү давуу нөхцөлтэй байж байгаа. Орон нутагт бол харин байгаагаа ингээд одоо доошлуулж байгаа тий үйлчилгээ худалдаа тэгээ бүх төрлийн одоо community янз бүрийн event-үүд тий энэ болгоно гэж хүмүүжж байгаа. Ер нь бол байх шууд хэлээд бол байхгүй болж байгаа. Тэгээд энэ утгаараа бол яг ингээд ухраад байгаа юм шиг харагдаж байгаа хэрнийг нөгөө талдаа ийм байхад өөрийнхөө толгойг өөрөө мэдээд 2 жилийн хугацаанд хотоос ингээд өөрөө мэдээ явж байгаа гэдэг чинь өөрөө энэ залуу наснд хийх ажил байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ залуу насаа залуу гоёор өнгөрүүлж байгаа. Дээрээс нь эрсдэл гаргаж байгаа. Тэгээд шинийг танихаар ингэж одоо хурган өөрийнхөө зориг гаргаад явж байна гэдэг маань болохоор энэ миний залуу насндаа үж байгаа бэлэг байсан. Өөртөө үж байгаа бэлэг байсан. Харж байгаачлан энд үйл болсон ч маш цэвэр цэнгэг агаартай. Гүү одоо тэгэл нэг юм Монгол хүн боловч би Монголын хавар ямар гоё байдгийг дээрэс нь Монгол дотроо өвөл ямар гоё тийм эрүүл байж болохыг ерөөсөө мэддэггүй байсан. Төрхтөл хотод байсан болохоор ерөөсөө төрхөөсөө эхлээд өвөл болвол тохир гэдэг тийм ийм одоо ойлголт надад байсаар ирсэн. Тэгээд Монголд амьдарч байгаа байж Монголынхон яг нэг тийм гоё өвлийг мэдэрч үзхийг хүссэн, утаагаа өвлөхийг хүссэн. Тэгээ ямар ч тийм бохирдол ч юм уу утаа тортогноос айхгүйгээр цонхоо ингээд шууд онгойлгодог байх чинь маш гоё ирхчлөө. Тэгээд энд ирээд эрүүл орчныг авсан байгаа. Утаагүй 2 жил өвлчин. Утаагүй өвөл хавар намрыг үзнэ. Өвлчин нэг юм хотынхны үед бол царай мат байлаа шүү дээ. Тэгээд тортгондоо баригдал, утаандаа баригдал тэр нь хамаг үнс угаадас тортог утаатайгаа нийлж хайлал өвөл хаврыг ерөөсөө аягүй царай маттай улирал юм шигээр ойлгуулахаас аргагүй болсон байдаг хот. Тэгвэл би энд ирээд ерөөсөө өвөл ямар гоё юм бэ? Хавар бүр ямар гоё юм бэ? Би ерөөсөө хаврыг мэддэггүй байсан байлээ шүү дээ. Тэр хаврын үзэсгэлэн гоог мэдрэмжийг ерөөсөө мэддэггүй байсан байлээ. Тэг би энд ирээд ерөнхийдөө бол эрүүл орчны сайхныг байгальтайгаа ойр байхын гоёыг удирлууд ямар үзэсгэлэнтэй болохыг ингээд мэдэрсэн. Тэгээ сүүлийн шалтгаан гэх юм бол эн чинь халахгүй шүү дээ, эн чинь хил шүү дээ, эн чинь түүх шүү дээ гэж бодсон. Тэгээ ер нь бол би угаасаа л хаагаар хэлсэн газар л явах байсан юм лээ. Анх би тийш Монголд явж байхдаа ханхад л очимоор байна, ханхад л ажилламаар байна, ханхад л амьдрч үзмээр байна гэж одоо очиж исэн. Угаасаа ханх бол миний вишлист байсан. Тэгээд тэгсэн чинь одоо тийч Монголиагийнхан байна надад болохоор за ханх бол арай болохгүй байна. Монгол хэлний багш ингээд хэцүү байна. Хатгал ээж болж түнэл ээж болж энэ хөсгөл гээд. Тэгэл би алийг ч нэг л хүсдэггүй ханхыг л ингээд ботцоо. Тэгээд хам богдос бас байж болж байна гэдгийгсэн. Дандаа хаагаад тэгээ халахгүй л ирэхэд нь би бас түүхэн хичээлдээ дуртай. Тэгэл халахгүй руу явъя. Тэгээд ирсэн.
Тэгээ уусаа нөгөө аль сургуулийн захирал над руу залгааг байхад халах голоос угаасаа над руу залгасан байхгүй. Чи манад ирэх үү? Болох уу? Манад монгол хэлний багш хэрэгтэй байгаа. Манай халах гол дэрж ажиллаач ээ гэж тэгээд захирал маань залгасан. Тэгээ ерөнхийдөө бол халах голыг шууд зориод ирсэн. За тэгээд шийдэж ядж байгаа ч юм уу эсвэл сонирхож байгаа ерөн зүгээр тийч Монголиа гэж ямар хөтөлбөр хаана юугаар яаж яваад байна яг юу идэм бэ гэдгийг сонирхож байгаа хүмүүст тодорхой мэдээлэл олж чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээ хөтөлбөр маань болохоор одоо 5 дахь эстэй авах гад яг одоо бол энэ өргөдлөө авч байгаа. Тэгээ орон нутаг бол залуу хүмүүсийн өөрийгөө ойлгох, амьдралдаа нэг шинэ хуудсыг нээх, тэгээд эх орныхоо ямар сайхан том болохыг ойлгох, дээрээс нь социологийн судалгаа хийх, тэгээд олон төрлийн хүнтэй, тэгээд тэр хүн болгоны ааш аргашин амьдарч байгаа газар орон нутгийн онцлогтой хэрхэн уялддаг гэх мэт олон сонирхолтой зүйлийг та биеэрээ мэдэрч, харж, танилцж, тэдний нэг хэсэг байх боломжтой болох болно. За нэг иймэрхүү л энэ да. Ингээд Монгол улсынхаа боловсролын салбарт хөрөнгө оруулж хөдөө орон нутагт ажиллахыг залуус та бүхэндээ